Федерации Дмитрия Анатольевича Медведева и премьер-министра Монголии Ухнаагейна Хурэлсуха. Хоёр талын баримтч гарын үсэг зурах ёслын ажиллагаа эхлэхэд бэлэн болоод байна. Гарын үсэг зурах ёслын ажиллагаа нь Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хурэлсух, Орос улсын засгийн газрын төлөв Дмитрий Анатольевич Медведев байлцаж байгаа онцлог мэдээлэл байна. Министр энергетики Российской Федерации Александр Валентинович Новак и министр энергетики Монголии Цэрэнхлин Давасурен. Монгол улсын эрчим хүчний сайд Цэрэнхлин Давасурен. Орос улсын эрчим хүчний сайд Александр Валентинович Новак. Подписывают соглашение между правительством Российской Федерации и правительством Монголии о сотрудничестве в области электроэнергетики. Цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол улсын засгийн газар, Орос улсын засгийн газар хоорондын хэлэлцээр гарын үсэг зурв. Заместитель министра иностранных дел Российской Федерации Игорь Владимирович Маргулов и министр иностранных дел Монголии Дамдины Цогбатар. Монгол улсын гадаад харилцааны сайд Дамдины Цогбатар, Орос улсын гадаад хэргийн олонч сайд Игорь Владимирович Маргулов Производят обмен нотами о завершении внутригосударственных процедур, необходимых для вступления в силу соглашение между Российской Федерацией и Монголией о внесении изменений в торговый договор между СССР и МНР от 17 декабря 1957 года, соглашение между правительством Российской Федерации и правительством Монголии о содействии межрегиональному и приграничному сотрудничеству. Монгол улсын гадаад харилцааны сайд 1957 оны 12-р сарын 17-ны өдрийн Улаан Зөвлөлт социализм холбоот улсын хоорондын худалдааны гэрээнд нэмэлт оруулалт тухай Монгол улсын Орос улс хоорондын хэлэлцээр бүхс нутаг хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол улсын засгийн газар, Орос улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг хүчин төвлөрдөг болсон тухай нот бичгийг гардууллаа. Игорь Владимирович Маргулов и Дамдины Цогбатар подписывают план сотрудничества между Министерством иностранных дел Российской Федерации и Министерством иностранных дел Монголии на 2020-2022 годы. Монгол улсын гадаад харилцааны сайд Дамдины Цогбатар, Орос улсын гадаад хэргийн олонч сайд Игорь Владимирович Маргулов Монгол улсын гадаад харилцааны яам, Орос улсын гадаад хэргийн яам хоорондын 2020-2022 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зуржээ. Первый заместитель министра транспорта Российской Федерации Иннокентий Сергеевич Алафинов, министр развития дорог и транспорта Монголии Бямбусарангин Элх Амгалам. Монгол улсын зам тээврийн хөгжлийн сайд Бямбусарангин Хамгалам. Орос улсын тээврийн 1-р олонч сайд Иннокентий Сергеевич Алафинов. Подписывают соглашение между Министерством транспорта Российской Федерации и Министерством развития дорог и транспорта Монголии об обучении монгольских граждан по железнодорожным специальностям и направлениям подготовки. Монгол улсын иргэдийг төмөр замын мэргэжлээр суралцуулах тухай Монгол улсын зам тээврийн хөгжлийн яам, Орос улсын зам тээврийн яам хоорондын хэлэлцээр гарын үсэг зурж байна.
Министр труда и социальной защиты Российской Федерации Максим Анатольевич Топилин и министр иностранных дел Монголии Дамдины Цогтбатар. Монгол улсын гадаад харилцааны сайд Дамдины Цогтбатар, Орос улсын улсын хөтөлмөр нийгмийн хамгааллын сайд Максим Анатольевич Топилин Подписывают меморандум о сотрудничестве в социально-трудовой сфере между Министерством труда и социальной защиты Российской Федерации и Министерством труда и социальной защиты Монголии. нийгмийн хамгаалал хөтөлмөрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол улсын хөтөлмөр нийгмийн хамгааллын яам, Орос улсын хөтөлмөр нийгмийн хамгааллын яам хоорондын санал бичиж гаргаж ирж байна. Министр юстиции Российской Федерации Александр Владимирович Коновалов и министр иностранных дел Монголии Дамдины Цогтбатар. Монгол улсын гадаад харилцааны сайд Дамдины Цогтбатар, Орос улсын хууль зүйн сайд Александр Владимирович Коновалов Подписывают программу сотрудничества между Министерством юстиции Российской Федерации и Министерством юстиции и внутренних дел Монголии на 2020-2021 годы. Монгол улсын хууль зүйн дотоод хэргийн яам болон Орос улсын хууль зүйн яам хооронд 2020-2021 онд хамтран ажиллах хөтөлбөрт гаргаж ирсэн. Заместитель министра промышленности и торговли Российской Федерации Александр Николаевич Морозов и министр продовольствия, сельского хозяйства и легкой промышленности Монголии Чолтемин Улан. Монгол улсын хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Чолтемин Улан, Орос улсын аж үйлдвэр худалдааны урлагч сайд Александр Николаевич Морозов Подписывают меморандум о сотрудничестве между Министерством промышленности и торговли Российской Федерации и Министерством продовольствия, сельского хозяйства и легкой промышленности Монголии. хамтран ажиллах тухай Монгол улсын хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Орос улсын аж үйлдвэр худалдааны яам хоорондын санал бичигт гаргаж ирж байна. Генеральный директор Российского экспортного центра Андрей Александрович Слепнев и президент Банка торговли и развития Монголии Балбарын Медре. Худалдаа үйлчлийн банкны ерөнхийлөгч Балбарын Медре, Оросын экспортын төвийн гүйцэтгэх захирал Андрей Александрович Слепнев Подписывают соглашение о сотрудничестве в сфере поддержки российско-монгольской торговли между Российским экспортным центром и Банком торговли и развития Монголии. хамтын ажиллагааг хэрэгжүүлэх тухай Монгол улсын худалдаа үйлчлийн банк ба Оросын экспортын төв хоорондын харилцаа ойлголцны санал бичиг гаргаж ирсэн. Генеральный директор, председатель правления компании «Росгеология» Сергей Николаевич Горьков и генеральный директор горно-обогатительного комбината «РДНет» Хахарин Бадан Сурен.
Эрдэнэ үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирал Хохрын Бадамсаг, Роскио официальный нийгмийн удирдлагын дарга ерөнхий захирал Сергей Николаевич Гортков. Подписывают договор о сотрудничестве между компаниями «Зарубеж Геология» и предприятие «Эрдэнэт» в области геолого-геофизических и инженерно-геологических исследований. Геофизикийн болон инженери геологийн судалгааны салбарт хамтран ажиллах тухай Монгол улсын Эрдэнэ үйлдвэр, Орос улсын «Зарубеж Геология» хоорондын гэрээнд гар үүсгэрлээ. Исполняющий обязанности генерального директора компании РЖД International Сергей Алексеевич Столяров. Начальник Улан-Баторской железной дороги Дамдин Сурангин Жигжигняма. Монгол улсын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам хязгаармал хувьцаат нийгэмлэгийн дарагч Дамдин Сурангин Жигжигняма. РЖД International хязгаармал хувьцаат нийгэмлэгийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Сергей Алексеевич Столяров. Подписывают договор между РЖД International и УБЖД на оказание услуг технического консалтинга при реализации контракта на выполнение работ по строительству железнодорожной линии Таван-Талгой-Зуум-Баян. Зуум-Баян хаанчлалтай чиглэл төмөр замын шугам байдал ажил гүйцэтгэх тухай хэрэгжүүлэхэд техникийн зөвлөгөөний хөгжлийг үзүүлэх тухай Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг РЖД International хязгаармал харилцагтай нийгэмлэг хоорондын гэрээнд гар үүсгэрлээ. Генеральный директор управляющей компании УЗТМ «Картекс» Ян Владимирович Центер и исполняющий директор компании РДНС «Монгол» Пуров Жавын Ганху. Эрдэнэс Монгол хязгаармал хувьцаа компани гүйцэтгэх захирал Пуров Жавын Ганху, УЗТМ «Картекс» хязгаармал хувьцаа компани ерөнхий захирал Ян Владимирович Центер. Подписывает меморандум о стратегическом партнерстве между компаниями УЗТМ «Картекс» и РДНС «Монгол». Монгол улсын Эрдэнэс Монгол хязгаармал хувьцаа компани ба Орос улсын УЗТМ Картекс хувьцаа компани стратегийн төлөвшлийн тухай санаа бичиг гар үүсгэж сурчээ. Генеральный директор компании «Русская кожа» Андрей Алексеевич Низов и исполнительный директор компании «Сельскохозяйственная биржа» Хорлагин Батар. Хөдөө аж ахуйн бирж төрийн өмчит хязгаармал харилцагтай компани гүйцэтгэх захирал Хорлагин Батар, «Русская кожа» хувьцаат нийгэмлэгийн ерөнхий захирал Андрей Алексеевич Низов. Подписывает меморандум о сотрудничестве между компаниями «Русская кожа» и «Сельскохозяйственная биржа» по торговле и поставкам кожевенного сырья. Аль ширний бэлтгэний төлөв худалдааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол улсын хөдөө аж ахуйн бирж төрийн өмчит хязгаармал харилцагтай компани болон Орос улсын «Русская кожа» хувьцаат нийгэмлэг хоорондын санал бичиг гар үүсгэрлээ. Генеральный директор Фонда развития Дальнего Востока и Байкальского региона Алексей Олегович Чекунков и генеральный директор АЧИР ГН Сундер Очир Ганбатарын. Очир ГН Сундер хязгаармал хувьцаат компани ерөнхий захирал Ганбаатарын Очир, Аз дорнод арктикийн хөгжлийн сан хязгаармал нийгэмлэгийн ерөнхий захирал Алексей Олегович Чекунков. Подписывает меморандум о взаимопонимании между Фондом развития Дальнего Востока и Байкальского региона и АЧИР ГГН Сундер. Очир ГГН Сундер хязгаармал хувьцаат компани болон Аз дорнод арктикийн хөгжлийн сан хувьцаат нийгэмлэг хоорондын харилцаа ойлголцооны сан бичиг гаргасан. Церемония подписания совместных документов завершена. Үгээр гар үүсгэж зурх ёслын ажиллагаа өндөрлөлтийн мэдлэгтэй. Добрый день, уважаемые представители средств массовой информации. Прежде всего хочу поблагодарить своего коллегу, премьер-министра Монголии, господина Хорылсуха, за содержательный разговор, заинтересованный разговор по всем направлениям нашего сотрудничества.
Он прошел в доверительной атмосфере, которая отличает российско-монгольские отношения уже много десятилетий. Хэвсэг хэвлэдийн төлөөлөгчид та бүхэнд өнөөдрийн амраа амлаа альтгая. Юуны төрөнд хоёр талын хамтын ажиллагааны бүх чиглэлээр хамаарсан үр дүнтэй яриа хэлцээр өрнүүлсэн Монгол улсын ерөнхий сайд Хан Хурлсуух танд талартай дэлгэдэг. Орос Монголын харилцаа олон 10 жилийн турш агуулгадж байсан энэхүү элэгсэг дотны уранцлал бол манай яриа хэлцээний энэ уранцлал манай яриа хэлцээ болсон гэж онцлогтой хэлдэг. Наше сотрудничество опирается на многолетнюю дружбу, на тесные связи в экономической, в гуманитарной сферах и на близость подходов ко многим международным и региональным вопросам. Эдийн засгийн хүмүүнлэгийн найрах харилцаа болон олон улсын тус нутгийн олон асуудлаар ижил төстэй байр суурьтай байгаа нь манай хамтын ажиллагааны тулгуур болоод ирсэн. Наши страны важные торгово-экономические партнеры. И отрадно то, что двусторонняя торговля, начиная с 2017 года, демонстрирует уверенный рост. Она росла и в 2017, и в 2018 году, и в 2019. То есть в этом году она растет, увеличилась приблизительно на 13-14%, если брать период аналогичный до 2018 года. Манай хоёр улс сайн хурлааны сайн төлөвшүүд тэгээд манай хоёр талын худалдаа 2017 оноос эхлээд өсөх хандлагатай байна. Тэгээд 2018 онуудад бол нэмэгдэж байсан. Тэгээд 19 оны эхний 9 сарын байдлаар дахиад 13% нэмэгдсэн зүйлтэй. Но это не значит, что нам нечего делать. Работы, в общем, достаточно для развития отношений. Мы говорили сейчас с господином премьер-министром о новых инвестиционных проектах, о том, как нам лучше развивать те проекты, которые есть. Ну, в частности, говорили об Улан-Баторской железной дороге. Это такой флагман нашего сотрудничества. На его основе можно формировать и новые транспортные коридоры и увеличивать региональные товаропотоки. Для этого есть все условия, надо просто приложить некоторые старания. Тэгээд энэ хугацааны үзүүлэлт өнөөдөр гарсанд бол манай хоёр улсын хооронд хийх ажил байхгүй үлдсэн гэж хэлж болохгүй. Тэгээд манай яриа хэлцээрд бид нар шинэ хөрөн оруулалт оруулж шинэ төслүүдийг хэрэгжүүлэх талаар тодорхой байр суурийг илэрхийлсэн. Жишээлбэл Улаанбаатар төмөр замын чиглэлээр хамтын ажиллагаа маань үргэлжлүүлэх учиртай. Улаанбаатар төмөр зам бол манай хамтын ажиллагааны гол тулгуур. Тийм учраас бид нар энэ ажлын хүрээнд цаашид шинэ тээврийн коридорыг байгуулж цаашид бас ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх бүрэн болцоод байгаа. Мы надеемся продолжить модернизацию теплоэлектростанций в монгольской столице. Только что было подписано соглашение о сотрудничестве в области электроэнергетики. В рамках него предполагается гарантировать недискриминационный доступ к технологиям, обеспечивать, конечно, надежность энергоструктуры, работать по другим направлениям. Үүний зэрэгтэй бас дулаан цай Монгол улсын нийслэлийн дулаан цай станц шинжилгээ асуудал бид нар бас хамтран ажиллах төлөвлөгөөд байгаа. Дөнгөж бид нар цагдаа ярьж үйлчний салбарт хамтран ажиллах тухай засгийн газар хоорондын хэлцээр гаруус зурсан байгаа. Энэ хэлцээрийн хүрээнд бид нар эрчим хүчний технологиг гадуурхгүйгээр хуваалцах болон дэд бүтцийн технологиг найдвартай байдлыг хангах зэрэг чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөөд байгаа. Но сегодня вступает в силу межправительственное соглашение о поправках в торговый договор 1957 года, который позволяет открыть торговое представительство Монголии в Владивостоке. Өнөөдөр 1957 оны хулгайны хилцээр дуршлал оруулах тухай засгийн газар хоорондын хилцээр хүчин төгөлдөр болсон. Тэгээд энэ хилцээр нь Монгол улс хилцээрийн дагуу Монгол улс Владивосток хотод
бодлогын төлөөлөгчийн газраа нэг эрх зүй өвчин бүрдсэн байгаа. Есть, естественно, и другие направления сотрудничества, они касаются и промышленной кооперации, авиастроения, сотрудничества в сфере мирного атома. Мы провели краткий обмен мнениями, и сейчас, после окончания вот этой церемонии, продолжим этот обмен мнениями по важнейшим направлениям сотрудничества. Мөн бусад чиглэлээр тухайлбал аж үйлдвэрийн хамтын ажиллагаа болон одоо нийслэлийн онгоц зохион бүтээх цөмийн чиглэлийн салбарт хамтран ажиллах чиглэлээр бид нар бас төслүүдийг бэлтгэж байгаа, боловсруулж байгаа. Энэ хэлтэн байгууллагын дараа манай яриа хэлцээ үргэлжлүүлэн улам нарийн зүйлийг ярилцахаар болоод байгаа. У нас добрые отношения в гуманитарной сфере, прежде всего в образовании, сейчас об этом говорили. Мы готовим кадры для Монголии уже на протяжении более 90 лет. И за эти годы в советских сначала, конечно, потом в российских учебных заведениях прошло обучение свыше 60 тысяч граждан Монголии. Манай хоёр талын хүмүүлийн харилцаа бас идэвхтэй хөгжиж байгаа. Тухайлбал боловсролын салбарын харилцаа улам бүрдэлтэй хөгжиж байгаа. Оросын холбооноос Монгол улсын боловсон хүчнийг бэлтгэхэд 90 жил болж байна. Энэ хугацаанд одоо эхлээд зөвлөлтийн болон дараагийн Оросын холбооносын нийтэд сургуулийг 60 гаруй мянган монгол иргэд төгссөн. Сейчас в наших вузах учатся около 3000 монголов. Господин премьер-министр справедливо сказал, что это может быть самая важная инвестиция. В Монголии ежегодно выделяется одна из самых больших квот стипендий. Она постоянно повышается, эта квота. Ну и прекрасному взаимопониманию способствует и то, что по масштабам изучения русского языка Монголия занимает одно из самых первых мест в мире, конечно. Это и важно, и приятно. Манай одоогийн байдлаар нь бол Оросын холбооны улсын нийтэд сургуулиуд 3000 монгол иргэн суралцж байгаа. Тэгээд яг хэлцээний үед Монгол улсын ерөнхий сайдын талаар дурдаад бас Оросын холбооны улсаас Монгол улсын ирээдүйн хөгжилд орж байгаа хамгийн чухал сургууль оруулалт энэ шүү гэж хэлсэн. Тэгээд гадаад улсуудад орж байгаа техникийн хамгийн их квотыг Монгол улсад олж байна. Тэгээд цаашдаа бол Монгол улсын иргэдийн орос хэлний сайн мэддэг нь бол манай хамтын ажиллагааны том хүчин зүйл болж байгаа гэж хэлж байна. И, конечно, наши контакты касаются и сферы культуры. В различных городах России проходят дни монгольской культуры, но в Монголии дни российской, монгольской дружбы. Так что в этом смысле тоже все в порядке. Манай холбоо харилцаа бас саяны салбарын холбоо харилцаа үргэлжлэн хэлж байгаа. Оросын холбооны улсад Монгол улсын соёлын өдрүүд байна зохион байгуулагдаж байгаа бол Монгол улсад Орос Монголын хамтын ажиллагааны найрамд хамтын ажиллагааны өдрүүд байна зохион байгуулах боломжтой болсон. Мы обсуждали некоторые вопросы международного сотрудничества. Уверен, что сегодняшние переговоры придадут дополнительный импульс двусторонним отношениям, но, строго говоря, переговоры у нас еще не закончились. Мы сейчас их продолжим. Бид нар манай яриа хэлцээний үед олон улсын хамтын ажиллагааны болон хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар сеанс солилцсон. Тэгээд энэхүү яриа хэлцээ бол манай харилцааны цаашдын хөгжилд түлхэл зөвлөмж гэж хэлж байгаа. Гэхдээ үүгээр манай яриа хэлцээ бол өндөрлөхгүй энэ хэвлэн байгууллагын дараагийн бас үргэлжлэн. Спасибо. Уважаемый Дмитрий Анатольевич, уважаемые коллеги, представители прессы. Мой официальный визит в Российскую Федерацию проходит весьма успешно.
Сегодня мы с председателем правительства Российской Федерации Дмитрием Анатольевичем Медведевым провели переговоры в очень деловой, дружеской и весьма открытой атмосфере и обменялись мнениями по очень широкому кругу вопросов и достигли конкретных важных решений. Түүхэн уламжлалт дайчин нөхцөл цаг хугацааны сорилтоор шалгагдсан Монгол улс Оросын улбаны улсын харилцаа итгэлцэл хамтын ажиллагаанд өргөж ирсэн түүхтэй. Наши проверенные боевым товариществом и вызовами времени традиционные исторические отношения между нашими странами развиваются на основе доверия. Энэ жил тохиолсон албаны байдлын түүхт яг 80 жилийн өмнө тохиолдсон Оросын улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин 2019 оны 9 сард Монгол улсад хэлсэн байсны айлчлалын үеэр наашиг харилцаа эдгүүрийн стратегийн дэмжлэгийн тухай Монгол улс Оросын улбаны улсын гэрэл байгуулснаар манай хоёр улсын харилцаа дахин нэг шат эхлэв. В сентябре 2019 года президент Российской Федерации Владимир Путин совершил официальный визит в Монголию по случаю 80-летия победы в битве на реке Халхин-Гол. В ходе этого визита был подписан договор о дружбе и всеобъемлющем стратегическом партнерстве между Монголией и Российской Федерацией. И таким образом отношения между нашими странами поднялись на новый уровень. Энэ манай хоёр улсын засгийн газар Монгол улсын эдгүүрийн стратегийн дэмжлэгийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах болж байна. Таким образом, правительства наших двух стран будут сотрудничать для развития всеобъемлющего стратегического партнерства между Монголией и Россией. Энэ ажлын үеэр Монгол улсын харилцаа үүний дотор худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал бодлоо солилцлоо. В ходе визита мы обменялись мнениями по широкому кругу вопросов монголо-российских отношений, в том числе торгово-экономического сотрудничества. Тухайлбал манай хамтарсан Улаанбаатар төмөр зам хойно нийлүүлсэн нийгэмлэгийг шинжлэх, үр ашгийг дээшлүүлэх, Монгол шинээр баригдаж байгаа төмөр замын төслүүдэд Оросын талыг боловсруулах, харилцан ашигтай төслүүдийг судлан хэрэгжүүлэхээр хоёр тал байр сууриа харилцан хэллээ. В частности, мы сблизили свои позиции по таким актуальным вопросам, как модернизация нашего совместного акционерного общества БЖД, увеличение его рентабельности, участие российской стороны в проектах строительства новых железнодорожных линий в Монголии, а также проработки реализации новых взаимовыгодных проектов. Одоо хөдөө аж ахуй газар тариалан газрын төсний бүтээгдэхүүн нийлүүлэлтийн салбарт өргөн хэмжээний хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, боловсрол, соёл шинжлэх ухаан, хүмүүлийн чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллагаа тохиролцлоо. А также мы договорились широко сотрудничать в сфере сельского хозяйства, поставок нефтепродуктов и продолжить наше сотрудничество в образовательном, культурном, научном и гуманитарном направлениях. Одоо хоёр талын харилцаанд олон жил одоо шийдэж чадагдсан шалтгаан байсан Монгол дахь Оросын үл хөдлөх хөрөнгөний асуудлуудын эхний үе шатыг эзэслэн шийдвэрлэж 500 гаруй Монгол Орос өрхийн орон сууцны асуудлыг шийдвэрлсэн бас чухал байлаа. Также считаю безусловным успехом стало окончательное решение первого этапа вопроса недвижимой собственности России в Монголии, который оставался в двусторонних отношениях нерешенным на протяжении многих лет. И таким образом для более чем 500 монгольских и российских семей наконец-то решен вопрос их жилья. Одоо Монгол Орос хятадын эдийн засгийн коридорын хүрээнд хөтөлбөрийн хүрээнд яригддаг Орос хятадын холбогдсон байгалийн хийн хоолойг Монгол улсын нутгаар дамжуулах асуудлыг Оросын улбаны улс дэмжиж байгаа баяртай байна. Мы рады, что российская сторона поддерживает проект строительства газопровода из России в Китай через территорию Монголии. Энэхүү төслийн судалгааны ажлыг одоо хамтран хэрэгжүүлэх ажлын мандгараа эхэлж байна гэж ойлгож байна. Я понимаю, что сегодня у нас началась дан старт началу этого проекта. Одоо манай хоёр улсын хооронд зэрэг техникийн яг хамтын ажиллагаатай бол цааш энэ уламжлалт харилцааг өргөжлүүлэх тохирч байна. Также между нашими странами существует тесное военно-техническое сотрудничество, и мы договорились в дальнейшем продолжить это традиционное взаимодействие. Малын халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины Оросын улбаны улсаас авах хамтарсан хүнсний үйлдвэр байгуулах, хөдөө аж ахуйн бараа бүртгэгдсэн худалдааны хэмжээг нэмэгдүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэж цаашаа хамтран ажиллах чиглэлээр бас тохиролцлоо. Мы также договорились продолжить наше сотрудничество в области сельского хозяйства, поставок сельскохозяйственной продукции и продолжить наше широкое взаимодействие в этих отраслях. Одоо Евразийн эдийн засгийн комиссартай чөлөөт хуралдааны хэлэлцээр байгуулах хүсэлтэй бид дахин илэрхийлсэн Оросын улбаны улсаас дэмжиж мэдэх итгэж байна. Энийг бас илэрхийллээ. Мы еще раз выразили наше желание подписать соглашение о свободной торговле с Евразийским экономическим союзом и надеюсь, что российская сторона поддержит.
энэ удаагийн ажил нь агуулгаар баялаг ажлагч бусны тэмдэглэж байна. Саяхан олон одоо гэрээ контрактор хамтын ажиллагааны хэлцээр гарын үсэг зурсны давах манаас харлаа. Хотела бы отметить, что нынешний визит имеет богатое содержание, проходит в весьма конструктивном русле. Как вы видели, по итогам было подписано много документов сотрудничества, которые, безусловно, обогатят наше дальнейшее сотрудничество. Монгол Улсын ерөнхий сайд манай төлөөлөгчдийн халуун нутгийн хүлээн авсан их хүнд Димитри Анатольевич болон засгийн газрын гишүүд та бүхэн талбарт хүмүүст бүгдэнд талархаж байгаа гэж хэлье. Выражаю вам, уважаемый Дмитрий Анатольевич Медведев, глубокую благодарность за радушный прием нашей делегации. Манай хоёр орны байгуулсан хамтын ажиллагаа олон цэцэглэн хөгжих болтугай гэж өрөөж байна. И желаю нашего сотрудничества, процветания и развития.